За хөдөлмөрийн тухай хуулийг шинжилсэн найруулга өчигдрөөс буюу 22 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэллээ. За энэ шинжилсэн найруулга дээр өмнө нь одоо эрүү болоод зөрчлийн хуульд байдаггүй хэд хэдэн асуудлууд бас хуульчлагджээ. Та эхлээд энэ хуулийн онцлогийн талаар тавьчихъя. За хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулга бол 2021 оны 7 сарын 20-ны өдөр батлагдаад 1 сарын 1-ээс бол мөрдөгдөж эхэлж байна. За энэ хуулийн хамгийн одоо том зорилт нь бол нэгд бол хамар хүрээ бол өргөжсөн. Өөрөөр хэлбэл албан бол албан бус салбарт одоо ажил хийж байгаа хөдөлмөр эрхлэлтэй харилцаа үүссэн хүн болгонд бол хөдөлмөрийн хууль бол хамарч үйлчлэнэ гэдэг тэр зарчмыг бол баримтлсан байгаа. Одоо мөрж байгаа хууль бол хөдөлмөрийн гэрээ одоо 90 оны хууль бол хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш харилцааг бол зохицуулж байгаа. Үүнээс бас ялгаатай тал болж байгаа. Дараа нь хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх асуудлыг бас нэлээ одоо шуурхаа хурдан хугацаанд одоо бага зардлаар шийдвэрлэх тэр одоо боломжийг хангах үүднээс шүүхийн өмнөх шатанд одоо аж ахуйн нэгж байгууллага дотроо шийдвэрлэдэг эсвэл сум дургийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт ороогоор асуудал шийдвэрлэдэг энэ асуудлууд бол орсон байгаа. Гуравт том асуудал бол хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулга дээр хүний хөдөлмөрлөх хэрэгтэй холбоотой суурь эрхүүдийг бол нэлээд хангасан байгаа. Жишээлбэл ялгуурлан гадуурхалтай холбоотой тийм ажлын байрны дарамт хүчээр хийлэл албатай хөдөлмөрийн хориглохтой холбоотой эвлэлтэн нийт хэргийг хангах хүүхд хөдөлмөрийн одоо төвчшгөө хэлбэрийн хориглохтой холбоотой зохицуултыг бол оруулсан байгаа. Үүнтэй зэрэгцээд бас шинэ одоо нэг золд орсон бол хөдөлмөрийн харилцаанд барьцаа хэрэглэхгүй гэдэг тэр асуудал бол орж ирсэн. Өөрөөр хэлбэл анх ажилд орж ирж байгаа эсвэл ажил хийх явцад нь бол хүнээс ямар нэгэн байдлаар бичиг баримт барьцаалж болохгүй, эд зүйл барьцаалж болохгүй одоо эсвэл одоо мөнгө төгрөг одоо шаардлагыг бол хориглож байгаа. Энэ бас нэг твшилтэй зохицолт бас махаа гэж бодож байна. Энэ барьцаа шаардахгүй гэдэг тэр жишээлбэл одоо манай одоо хөдөлмөрийн харилцаанд байгаа зүйл нь гэхээр дипломыг нь тий иргэний үнэмлэхийг нь их хуваар наваад хадгалчаад ажлаас гарахт нөгөө ч гэдэг юм ингээд байлгаад идэг штэ тий. Тэгэхээр энэ одоо болохгүй болж байна гэж ойлгож байна. Хэрвээ ингээд яваад байгаа тохиолдолд ажиллуулагч нь энэ бичиг баримтыг нь авчаад яваад байгаа энэ тохиолдолд ер нь яах ёстой вэ тэр иргэн? Ажилтан мэргэжлийн хэлтийн байгууллагад гомдол гаргаж болно. Ер нь бол альва тохиолдолд бол одоо яг хуулиар 90 оны хуулиар ч юм уу яг шууд заагаагүй ч гэсэн хүний одоо хувийн бичиг баримт бол өөрийнх нь одоо өмч байдаг. Энэтэй холбоотойгоор тухайн хүн одоо 4 жил суралцаад эзэмшиж байгаа тий. Эсвэл одоо иргэн үнэлэх гадаад паспорт нь барьцаалах нь өөрөө тийм одоо сайн соёл бишээ гэдэг утгаар нь. Дээр нь болохоор энэ хүмүүсийн нэг ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох хэрэгт нь халдж байгаа учраас энэ хуулийн дээр бол шинээр оруулж ирж байгаа. Үнэхээр бичиг баримтыг барьцаалаад байх юм бол мэргэжлийн хэлтийн байгууллагад хандаж болно. Эсвэл хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад бол хандаж болно. Мөн одоо энэний дагуу бол одоо зөрчлийн хуулиар хариуцлагатай тооцохтой холбоотой зохицуултыг бид нар хууц дотоод хэргийн амд бол хөргүүлсэн байгаа. Энэ дээр зөрчлийн хуулийн дээр удахгүй одоо хэлцгэд бол батлагтаад явчих байхаа гэж бодож байна. Хамгийн гол нь үнэхээр одоо тухайн хүн барилгач нь уу тий эсвэл инженер үү эдийн засагч гэдгийг шалгах зорилгоор яах юм бол их хувийн нь үзээд хуулбарлаж авч болно ажиллуулагч. Түүнээс биш бол бичиг баримт их хувийг бод хадгалж ерөөсөө болохгүй гэдэг зохицуултыг бол оруулсан байгаа. Хөдөлмөрийн хуулийн шинжилсэн найруулга дээр нэлээд бас одоо олон нийтээс талархал хүлээж байгаа ийм зүйл бол 7 дугаар зүйл байна тий. Ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг хуульчилж өгсөн байна. Ингэснээр ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байгаа хүмүүс одоо эрүүгийн хариуцлага хүлээх ийм орчин бүрдэж байна. Тэгэхээр энэ тал дээр та тайлбаргүйч ер нь юуг ажлын байрны бэлгийн дарамт гэж ойлгох вэ? Иргэд бас мэдээлэл муутаагаас болоод одоо ийм дарамт төртөд яваад идэг шүү дээ. Их сурвалжийг бас яаж хамгаалах вэ? За 7 дугаар зүйл дээр болохоор зөвхөн ажлын байрны бэлгийн дарамтаас гадна дарамт хүч хэрхийлэл бэлгийн дарамт гэж одоо тодтогсон байгаа. За үүнээс бол одоо дарамт гэдэг дээр нь болохоор одоо хүнийх нь хүсэл зоригийнх нь эсрэгтэй ямар нэгэн байдлаар зодох, цохих, занал хийлэх, хил хамаар доромжлох, нэр төр алдар хүндэнд нь одоо халдах зэрэг асуудлыг бол ажлын байрны дарамт хүч хэрхийлэл гэдэг ойлголтод бол амруулж байгаа. За ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг бол хүнийг одоо хүсээгүй байхад нь бэлгийн сэтлээ тийм эсвэл одоо биеэр, үгээр, за цахим хэлбэрээр, бусад хэлбэрээр илэрхийлэх бол энэ ажлын байрны бэлгийн одоо дарамт гэж тодорхойлсон байгаа. Үүнтэй холбоотойгоор ер нь ажлын байрны дарамт хүч хэрхийлэлтэй холбоотой асуудал дээр зөвхөн ажлын байр гэдэг энэ одоо офис дээрх асуудал биш юм аа гэд энэ дээр нь болохоор одоо байгууллагын зүгээр бол эсвэл гадаад дотоод томилтоор явуулах тий эсвэл одоо урлаг спортын арга хэмжээнд оролцох. За байгууллагаас зохион байгуулж байгаа олон нийтэд одоо зугаалга зингээ гэдэг энэ арга хэмжээнд оролцож байгаа явцад ч гэсэн хүнд бол
ажлын байрны дарамт хүчирхийлэл бэлгийн дарамт үлдэж болохгүй гэдэг хоригдсан байгаа. За эхлээд бол зөрчлийн хуулийн дээр бол энэтэй холбоотой нэгд бол ажил олгогч ажлын байрны ажлын байран дээрээ дарамт хүчирхийлэл бэлгийн дарамт гаргасан бол яаж шийдвэрлэхэ гэдэг асуудлыг эсвэл урьдчилан сэргийлэх дүрм журмыг бол байгууллага дотооддоо заавал тогтоох ёстой гэдэг тэр шаардлагыг бол тавьсан байгаа. Хэрвээ дотооддоо тогтоогоогүй бол энд бол зөрчлийн хуулиар бол хариуцлага хүлээнэ. Мөн ажлын байрны бэлгийн дарамт үлдэх юм бол яг үйлдэл нь төс тусаагүй байх юм бол тийм цахимаар ч юм уу ямар нэгэн хэлбэрээр илэрхийлж ивэл зөрчлийн хариуцлага хүлээнэ. Үнэхээр цаашаагаа хүндрээд явах юм бол энэ бол эрэг хуулинд оруулахаар саналаа бол хөргүүлсэн. Хууль зүйн дотоод хэргийн яамн дээр бол ажлын хэсэг бол ажиллаад их хурл шийдгийг бол гэмт хэрэг тооцох уугүй юу гэдэг асуудлыг бол их хурл өөрсдөө шийдэх асуудал болж байгаа. Уран хүртэлх настай аав ээжийн бас ажлыг шинжилсэн найруулгаараа яаж зохицуулж өгсөн байгаа вэ? За шинээр эцэг болсон аав ажлын 10 өдрийн цалинтай олгууртай чөлөө олгохоор тэр зохицуулт бол оруулсан байгаа. 10-аас доошгүй гэж байгаа байгууллага дотооддоо тухайн зохицуултыг дээшлүүлж бол тогтоож болно. Дээр нь болохоор жирэмсэн эмэгтэй 3 хүртэлх насны ажилтан гэж байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн 3 хүртэлх насны их гэж зохицуулаагүй. Эсвэл ганц бие эцэг гэж хязгаарлаагүй. Энэ дээр бол ажилтан эцэгийнх нь аль нь хүссэн 3 хүртэл насны хүүхдтэй байх юм бол хүүхэд асрагчул авч болно гэдэг тэр зохицуултыг бол оруулсан байгаа. Энийгээрээ бас нэг гендерийн мэдрэмжтэй зөвхөн их хүн хүүхэд хадгалах нь өөр биш юм. Гэр бүлийн хариуцлагын асуудал учраас энийг зохицуултыг бол хамтд нь бол оруулсан байна. Ажил олгогч ажилтан хоёрын тэгш харилцааг хангах тал дээр яаж хангасан болоо улсын хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэж явах явц дээр бол хэтэрхий ажил олгогч нарын эрхийг боомлсон асуудал байна гэдэг шүүмжлэлүүд байжсэн шүү дээ. Энэ дээр за хөдөлмөрийн харилцаанд хэрвээ хөдөлмөрөө хуульгүй байх юм бол хөдөлмөрийн харилцаанд бол ажил олгогч өөрөө бол давуу хэрэгтэй байдаг. Ягаад гэхээр өмчий эзэн захирагчаас өгүүлж чинь гэдгээр тийм учраас энэ хөдөлмөрийн хууль бол батлагдаад энэ ажилтаа ажил олгогч хоёрын зохистой тэнцвэрт байдлыг хангах үүднээс бол анх бол хөдөлмөрийн хууль бол дэлхийд бол батлагдж гарч исэн юм билээ. Тэгэхээр энэ зарчмыг бол баримталсан байгаа. Зүгээр энэ болохоор хүний эрхийн асуудал гэдэг утгаараа ажилтан ажил хийж байгаа гэдэг утгаараа бол хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудал айл алиг нь бол тийм ажилтан ажил олгогч өмнө ямар үүрэг хүлээх үү ажил олгогч ажилтныхаа өмнө ямар үүрэг хүлээх үү гэдэг бодлыг аль болох тэнцвэржүүлэх тэр зорилгыг бол тавьсан байна. Уулуурхай ажилчдын тухайд бас шинэ зүйл талтууд орсон. За яг хөдөлмөрийн зах зээл дээр бол зохицуулагддаг олон харилцаа бол байсан оноос өмнө. Үүнтэй холбоотойгоор шинэ зохицуулт орж ирж байсан нь бол энэ уулуурхай ажилтнуудтай холбоотой байгаа. ээлж ростертэй холбоотой асуудал байгаа. За ээлж ростер дээр бол ээлж ростер анх удаа зохицуулттай болгоод энэ дээр бол ажлын 14 хоног ажиллаж 14 хоног бол амарна. Энэ бол гэрээсээ аслагдмал газар ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол ийм зохицуулт хэрэглэе шүү гэдэг зохицуултыг бол хуулийн дээр бол тусгасан байна. Хөдөлмөрийн хууль нь яг төрийн байгууллагуудад харьяалагдах уу бас хувийн байгууллагууд яах вэ? Дотоод журам гэж бас байгаа шүү дээ. Хөдөлмөрийн тухай хууль бол төрийн албаны хуулиар бол төрийн албаагчдын харилцааг бол зохицуулдаг. Төрийн албаны хуулиар зохицуулаагүй хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг бол хөдөлмөрийн хууль бол ерөнхийд нь бол зохицуулна. Жишээлбэл ээлж ямартай холбоотой ч гэдэг юм уу тэр зохицуултуудыг бол хангаад явна. Хувийн хвшлийнхэнд бол төрөний хэлдэг нэг албан бол албан бус салбарт ажиллаж байгаа бүх хүнд хөдөлмөрийн хууль бол тэгш хамарч үйлчилнэ. Энэ дээр бол хуваараа хөдөлмөр эрхлэж байгаа хүн ч гэсэн дагалдангаар ажиллаж байгаа ч гэсэн тэгээ ажил хийж байгаа хүн ч гэсэн хөдөлмөрийн хууль заасан үндсэн эрх хэрэгжүүлэг бол эдэлнэ гэдэг тэр зарчмыг бол баримталсан байна. Ажлын байрны бэлгийн дарамт дээр нэмээд асуудал асуу. Та хэлж штэ нэг газар хилцсэн ажилтан шууд удирдлагада ийм дарамтад өртчүүд энийг эхлээд шууд хуулийн байгууллагад хандхаас илүү тухайн байгууллагынхаа удирдлага руу хандна гэж заасан байна тий. Тэгэхээр энэ нөгөө удирдлага нь шууд ажилтныхаа эрх ашиг хамгаалахаас илүү дараачийнхаа үе шатын хүн байгууллага дотроо асуудлыг шийднэ гэхээр нэг тийм үнэхээр шийдэж чадах уугүй юу гэдэг ийм эргэлзээг бий болгоод байна л та. Хөдөлмөрийн хуулийн 7 дугаар зүйл 6 дугаар зүйлүүдэд бол хаана хандах уу гэдэг байгууллагуудыг бол нэр дурдж заасан байгаа. Ингээр бол байгууллага дээд ядны албан тушаал магадгүй төрийн албаа хаагчдын хувьд ч гэдэг юм уу. За эсвэл
хүний эрхийн үндэсний комисс үйлдвэрчний нэвэлтэй байх юм бол хандаж болно. За эсвэл шүүхүүд эсвэл мэрэгжлийн албан байгууллага болон хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллага гэдэг тийм олон сонголтыг бол өгсөн. Ажилтан тэр байгууллагуудаас заавал дистаратаар дээд чадныхаа удирдлага тансны дараа дараагийн шат гэж бол явахгүй. Өөрсдөө одоо сонгосон одоо тэр зохицуултуудыг бол хэрэгжилж болно. Үүнтэй холбоотойгоор ингэж нэр дурдж одоо заасан бас нэг ач холбогдолтой тал нь ажил олгогч эдгээр байгууллагын хаана хандах вэ? Одоо хин гэдэг албан тушаалтан байдгийг тий хүний эрхийн үндэсний комиссийн одоо жишээлбэл ямар цахим хаягийг хандах уу, ямар утсан хандах уу гэдэг мэдээллийг нийтэд харагдахуйц уу нэг ажилтнанд харагдахуйц газар байршуулга үүрэгтэйгээр ингэж оруулж ирсэн байгаа. Тэгээд ажилтан эндээсээ одоо тухайн одоо байгууллагуудад нэр дурдсан байгууллагуудаасаа сонгож байгаад аль байгууллагад нь хандах уу? Тэрэн дээр одоо таны асуусан нөгөө мэдээллийн нууцыг хангахтай холбоотой асуудал бас яригдж байгаа. Хувь хүний одоо мэдээллийг задруулахгүй байх тэр одоо зохицуултуудыг бас оруулсан байгаа. Ажлын байрны бэлгийн дарамтын асуудал дээр одоо тухайн ажилтныхаа биед хүрэх мессеж бичих зэрэг юм нэг их анхан шатны ийм үйлдэлүүд байна те. Энэ анхан шатны үйлдэлүүд жишээлбэл одоо хуулийн байгууллагад өхөр чи хохироогүй л байж штэ нэг мессеж л байж штэ гэдэг байдлаар хандаад байдаг те. Тэгэхээр яг энэ анхан шатны энэ үйлдэлүүдийг л одоо таслан зогсоож иж цаашаа энэ гэмт хэрэг төгс үлдэхгүй байх орчин бүрдэх гэж тэ. Тэгэхээр яг энэ чиглэл дээр энэ хууль яаж тусах вэ? За одоо яг таны хэлдгээр тэр одоо эхлээд одоо тий хөнгөн хэлбэрээр ч гэдэг юм ингэж үлдчихэж байгаа үед нь бол таслан сэргийлэх арга хэмжээг бол авах хэрэгтэй. Энэ дэр бол урьдчилан сэргийлэхөө зүгээр одоо чиний буруу штэ гэдэг байдлаар бол хандах одоо ёсгүй. Энэ дэр бол одоо ямар нэгэн байдлаар магадгүй одоо төрчлөө хуулиар хариуцлага тооцох боломжгүй байх юм бол байгууллагын одоо сахилга хариуцлага арга хэмжээнд оруулаа тий тухайн одоо байдлаар бол шийдвэрлэх тэр одоо боломжийг нь одоо хангууднаас энийг бол зөвхөн одоо биеэр үйлдсэн байхыг шаардахгүй үгээр одоо цахим хэлбэрээр бусад хэлбэрээр гэдэг энэ өргөн хүрээнд нь бол авч утсан байгаа. За үнэхээр энийг бол тухайн хүнийг хүсээгүй байхт нь гэдэг тэр одоо үйлдэлд нь анхаарад одоо тэр байгууллага бол сургалт сурчлагынхаа ажлыг хийх ёстой. Магадгүй одоо нэгдэх арга хэмжээний олгож магадгүй одоо сануулгах арга хэмжээг авч болно ч гэдэг юм уу. Тэр байдлаар зохицуулаад явах юм бол энэ бол ажлын байрны дарамт, бэлгийн дарамтын асуудал бол зөвхөн одоо хохирч байгаа хүнийх нь ч асуудал биш, байгууллага уур амьсгалтай холбоотой асуудал учраас тий цаашаага нөгөө хөдөлмөрийн бүтээмжтэй холбоотой асуудал учраас энэ дэр бол байгууллагууд дотооддоо аль болох юуг одоо хариуцлах гэж үзэх үү. За анх одоо ажилд орж ирж байгаа хүнээс нь одоо ямар нэгэн байдлаар ажлын байрны дарамт хүчирхэл бэлгийн дарамт үлдэхгүй шүү гэдэг одоо бичиг одоо зурулж авах ч гэдэг юм уу. Тэр байдлаар хандах нь бол бас хэцүү байгаа гэж бодож байна. Ер нь энэ дарамт шахалт, ажлын байрны дарамт шахалт янз бүрийн хүчирхээлтэй холбоотой ийм зүйл заалт хуульд тусгагдсан байгаагаас үзвэл энэ төрлийн гомдол мэдээллүүд бас бага биш байдаг болов уу гэж бодож байна. Энэ хуулийн төслийг боловсруулж авах явцад мэдээж судалгаа хийгдсэн байгаа. Энэ чиглэлийн ер нь гомдол мэдээллүүд жилд хичнээн бүртгэгддэг бол. За хүний эрхийн үндэсний комиссаас бол сүүлд бас судалгаа хийсэн. Хараахан дүгнэлт нь бол одоо яг судалгааныхын дүгнэлт зөвлөмж нь бол гараагүй байна. Гэхдээ яг нэг 10 хүн тутмын нэг нь ч гэдэг юм уу 5 хүн тутмын нэг нь одоо ямар нэгэн байдлаар ажлын байрны дарамт хүчирхийлэлд өвтдөгөө гэдэг тийм тоо бол байдаг. За ажлын байрны дарамт, бэлгийн дарамт, хүчирхийлэл асуудал өөрөө бол зөвхөн одоо Монгол улсад байгаа асуудал биш. Энэ бол одоо нийтэд нь одоо байгаа асуудал учраас үнийг бол одоо хориглох асуудал бол нийт иргэнд одоо хүний эрхийн асуудал гэдэг байдлаар дээр нь ажлын байрны дарамт хүчирхийлэл бэлгийн дарамтын асуудал болохоор далд хэлбэрээр нэлээх үйлддэг. Өөрөөр хэлбэл одоо тухайн ажилтан би одоо эрх маань зөрчигдөд байна уугүй юу гэдгийг одоо мэдтгүү эсвэл одоо хүчирхийлэл одоо байнга байж ах хэрэгтэй юм шиг тийм ойлголттой байгаа учраас энэ хоригдсон зохицуултыг бол оруулсан байгаа. Судалгаанууд бол байна. Одоо жишээлбэл тэр одоо 5 хүн тутмын нэг нь 10 хүн тутмын нэг нь ч гэдэг юм уу тийм ямар нэгэн байдлаар дарамтанд өртөжсэн хил амаарч гэдэг юм уу тийм байдлаар байдаг гэдэг тийм судалгаанууд бол байгаа. Мэддэг хэрнээ цаашаа дамжуулын мэрэгжлийн хяналтуудыг хэрнээ нэг ажилласаа халагдах ч гэдэг юм уу. Тэ? Ажлын байрны хамт олон намайг одоо дараа нь дургуйцнаа гэдэг. Тэрэн дээр яг хууль хэрэгцсэн зохицуулт гэж байдаг юм уу? Тэр их сурвалжийг нуух боломжтой юу? За хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн хариулт дээр бас хувь хүний нууцыг одоо хадгалж хамгаалахтай холбоотой зохицуулт бол орсон байгаа. Өөрөөр хэлбэл ажилтны талаар цуглуулсан мэдээллийг нь ажил олгогч бол одоо хязгаартаагаар цуглуулах ёстой. Жишээлбэл одоо гэр бүлийнхэн талаар ч гэдэг юм уу те үнэхээр ажил үүрэгтэй харилцах зорилгогүй л одоо биш л бол одоо тийм хувийн мэдээллийг битгий цуглуулаач. За хувийн мэдээллийг үнэхээр ингээд цуглаад гомдол гаргаад өргөдөл гомдлыг одоо авж байгаа бол ажлын байрны дарамт хүчирхийлэлтэй холбоотой авж байгаа бол түүний одоо мэдээллийн нууцыг хадгалаач гэдэг тэр
зохицуултыг бол оруулсан байгаа. Энэ одоо зохицуулт нь өөрөө одоо буцаад байгуулгын одоо хүлээж авах уугүй юу гэдэг тийм магадгүй одоо худал мэдээлэл одоо дараасан бол тэр энэ ч одоо худлаа шүү, энэ ч дутуу шүү гэдэг байдлаар ажилтны эрхээ хамгаалуулах үүднээс бол одоо хуулийн байгууллагад эсвэл хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад бол хандж болно гэдэг зохицуултыг бол оруулсан байна.